Далай бол бүх гариг болон бидний хүмүүсийн амьдралын их үүсвэр. Гэвч тэр амьдралын их үүсвэр байхаа болжээ. Дахиад жоохон тэгээд тэр бидний өхлийн их үүсвэр болмоор байна. Бодоод үзэлтэй. 30 жилийн дотор далайн дулаарл 450% нэмэгдсэн байна. Эрдэмтдийн үзэж байгаагаар далай одоо байгаа хурдаараа халахын тулд жилийн турш секунд тутамд Хирошима таясанд 7 атомын бөмбөгтэй тэнцэх энергийг ялгаруулах шаардлагатай. Хамгийн аимшигтай баримт нь далай зөвхөн гадаргуу дээрээ биш, мөн гүндээ халж байгаа нь. Америк нэгдсэн улсын судлаачдын бүлэг сүүлийн 60 жилийн хугацаанд далайн дундаж гүн өмнөх 10,000 жилийнхээс 15 дахин хурдан халсныг илрүүлжээ. Мөн энэ дэвшил нь жил ирэх тусам хурдцтай өсөж байна. Одоогийн байдлаар жижиг ухаанд ханаас тийм хэмжээний дулаан гарч байгааг тайлбарлах тайлбар алга. Зөвхөн нарны дулаанаас болон хүний ялгаруулсан хүлэмжийн CO2-оос үүдэлтэй далай халалтын онолыг авч үздэг. Гэхдээ эдгээр шалтгаан зөвхөн далайн дээд давхарга буюу 200 м хүртэлх гүний талдыг л тайлбарлаж чадна. Учир нь нарны цацраг гүн рүү нэвтэрдэггүй. Хойл чутгуул усыг хамгийн ихдээ 700 м-ийн гүн хүртэл нараар халлаж болно. Харин далайн гүн давхарга халж буй олон тооны баримтыг яаж тайлбарлах вэ? Бодоод үзтээ дэлхийн далай шиг их эзлэхүүнт усыг хадахад хичнээн их энерги хэрэгтэй вэ? Ийм хэвийн бус халалтын жишээг бид хаасайгүй зөвхөн Европт ч биш бас гадарг дээр ч харж байна. 2013 оны сүүлээр Аляскийн буланд асар том талбай бүхий ер бусын дулаан далайн ус бий болж тархаж эхэлсэн ба энэ усны хэмжээг барагцаалбал Америкийн нэгдсэн улсын газар нутгийн 3.1 орчим хэмжээтэй тэнцвүүс байсан. Усны температур нь олон газарт хэмжээнээс 5-6 градус Цельсиэр илүү байсан. National Geographic түүнийг загалмайлж номхон далайг буцалгасан авраг тусал гэж нэрлэсэн. Вашингтон мужийн уур амьсгал судлаач Ник Бонд энэ үзэгдлийг блоб тусал гэж нэрлэжээ. Ийм хэвийн бус байдал бий болох гэнт олширч эхэлсэн. Энэ бүх блобууд тусал бөмбөлгүүд үүссэн газруудыг нэгтгэдэг нийтлэг зүйл бий. Эдгээр нь залуу нэмгэнд царцдастай, усан доороо идэвхтэй, галт уултай, дэлхийн царцдын хагарал, газрын царцдын гүн хангарал бүхий геологийн идэвхтэй бүс нутаг юм. Ийм газруудад халуун хөдөлгөөнт магмын гарц нь илүү идэвхтэй байдаг. Далайг цаг агаарын галт ог гэж нэрлэдэг. Дүүний усны халалт нь гамшигт хард салхи тайфуныг аль хэдийн эрчимжүүлж жил бүр олон мянган хүний амийг авч удаж байна. Урд өмнө байгаагүй далайн усны дулаарл нь газрын гүнээс гадагш гарахаар тэмүүлж буй энергийг далай барьж тогтоох чадвараа аль хэдийн шавхаж байна гэдгийг хэлдэг. Магма нь далайхаас дунджаар 2-3 дахин зузаан их газрын нягт зузаан царцсан чулуулагт хүрэх үед өөрийн газрын галт уулын дэлбэрэлтийн дараалсан зурвал үйл явц эхэлнэ. Тэр цагт энэ үйл явцыг зогсоох эсвэл авралыг хайхад хэтэрхий оройтсон байх болно.